сайн байцгаана уу? Ахин нэг дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн дугаараараа 2016 онд Сингапур улсад болсон тухайн хэрэг гарах үед бол маш ихээр олныг зочрож байсан нэг аимшигтэй хэрцгий гэмт хэргийн талаар ярьж өгөхөр бэлтгэсэн байна. Манай суугтай хамт байгаарай. Баярлалаа. За ингээд бүгдээрээ гол хэрэг болсон өдрийнхээ талаар ярилцгаая. Kui Ai-Jen 1985 онд Хятадын Тянжин мужид гэр бүлийнхээ ганц охин болж мэндэлжээ. За үүнээс хойш Kui Ai-Jen Kui-гээ дуудаад явчихъя. Kui 2012 онд Southampton их сургуулийн инженер мэргэжлэр төгснөхийн дараа Сингапурт ажиллахаар ирсэн бөгөөд 3 жил Сингапур улсад ажилласныхаа эцэст байнгын оршин суух авч чаджээ. Байнгын оршин суух эрх авсныхаа дараа Kui нэг өөрийгөө угаалгын бизнес эрхэлдэг ганц бие залуу гих Лесли Хог их чигтгээдтэй танилцдаг. За тэр хоёрын танилцсан талаар задлж ярих гэх юм бол нэгэн орой Лесли Хо ажиллаа тараад явж явах үед нь жижиг дэлгүүрийн өвдөнд гуниглаад уйлаад сууж байгаа нэг эмэгтэйг олж хардаг. Тэр нь бол манай хэргийн гол хохирогч болох Kui байсан юм. Хоо охноос юу болсон талаар нь асуугаад найз залуугаасаа салаад удаагүй байгааг нь олж мэддэг. Тэгээд тэрээр Kui гэрт нь хүргэж өгөх санал тавьж Kui зөвшөөрснөөр тэд хамт явцгаав. Одоо Хогийн хувьд бол Kui гэрт нь хүргэж өгч явахдаа бүсгүй найз залуугаасаа салаад удаагүй байгааг нь олж мэдсэн даруйда чиг сайхан бүсгүйг хажуудаа байлгаж чадахгүй алдж байгаа тэр бол маш их азгүй залуу юм аа. Энд бол чи өөрийгөө битгий буруутгаарай. Чамд тэрнээ сайн залуу олдноо гэх мэтэр одоо манайхны хэлдгээр жихэндэн цэцэг ургуулагч гэдэг юм уу, панаалтагч гэдэг юм уу те сайхан үгсүүдийг бол хэлж түүнийг тайвшруулахыг бол оролдож исэн. Үерхэд удаагүй байхдаа Хогвид өөрийнх нь бизнес хэцүү байдалд ороод байгаа. Дампуурах тэрэ тулсан талаараа хэлж, өөрийнх нь угаалгын бизнест $20,000 хөрөнгө оруулалт оруулах талаар санал тавина. Тухайн үед бол Kui Хоотой үерхэж байсан түүнд маш их итгэдэг байсан болохоор нэг хэрэгэлзэх зүйлгүйгээр бол тавьсан хүсэлтийг нь хүлээж авсан. Тухайн үед Kui шууд гаргаад өгчхөөр $20,000 байхгүй байсан учраас ааваасаа зээлээд Хоод $20,000 авч өгсөн байгаа юм. Тэс нь хэдэн сар өнгөрлөө тэр хоёр үерхэд уулзсан хിവэрээ байсан боловч Хоо бол Kuid мөнгийг нь буцааж өгөх бодлого байгаа юм шиг байгаад байсан. Ийм болохоор нь Kui мөнгөө нэхэд уралж эхлэх нь бол тодорхой байсан. Тэгээ энэ $20,000-оос болж тэр хоёрын дундах ширүүн маргаанууд бол эхэлж байгаа. Бөө юм болж нэхүүлж бөө хэрүүл болж бүү зээлсэн $20,000-ыг тал хувь болох $10,000-ыг л буцааж өгдөг. Чи бол манай бизнест хөрөнгө оруулсантаа бол харамсахгүй. Одоохондоо ашиг өгөхгүй байгаа ч гэсэн удахгүй манай бизнес томорноо. Тэгээд би чамаас зээлсэн $10,000-оо хэд дахин нуглаад буцаагаад өгнө гэх мэтэр өдөр хоногийг бол аргацааж исэн. Лесли Хогийн хувьд гэх юм бол Kuiтэй 7 хоногтоо 2 удаа л уулздаг. Тэгэд энэ явдлынхаа талаараа тайлбарлахдаа хуучин ихнэр маань надтай ирүүсээ ингээд зууралтаад салтгүй. Намайг хичнээн олон удаа ингээд салъя гэд хэлсэн чи тэр хүний зүгээс бол ирүүсээ хүлээж авах юм байхгүй. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй тэр хүүхдээр л ирүүсээ шалтгаглаад ингээд намайг хажуудаа байлгаад надаа айгүй хэцүү байна гэж байнга Kuid ярьдаг байсан байгаа. Тэд үерхээ жил орчим болсны дараа явдлаас нь залхсан Kui Хогийн хуучин ихнэр лүү Facebook-ээр чи одоо Хог 50 орхио хүүхдэрээ шалтгаглаад түүнийг хажуудаа байлгаад байна гэдэг чи боломжгүй зүйлээ. Хэдий олон жил чи ингэж өөртөө дургүй байгаа хүнийг хүүхдэрээ шалтгалж хажуудаа байлгах юм бэ? Одоо болсон юм биш үү гэсэн утгатай тиймэрхүү Facebook чат явуулна. Энэ үед бол Лесли Хогийн ихнэр гайхаж байгаа энэ чатыг уншаад тэгээ Хог дуудаж авчираад Kui-гийн мессежийг уншуулхад бол би түүнийг чи танихгүй штэ. Наа чи одоо юу дими балаа юм яриад байгаа юм бэ? Би болохгүй бол нүүрэлтий гэж хэлснийх нь үндсэн дээр Хогийн ихнэр бол Хог дагуулад мессеж бичсэн Kui-тэй нүүрэлтүүлэхээр авч явдаг. Тэгээ яг нүүрэлтэх мөчтэй Kui-гийн өөдөөс харж агаад ичгчгүй би энэ эмэгтэйг танихгүй гэд хэлээд Kui-г маш ихээр гомдоож орхино. Үүнд нь маш их уралсан Kui 2016 оны 7 сарын 12-ны өдөр Хог ихнэрээ хуурч өөрт нь худлаа хэлсэн дээрээс нь мөнгө зээлчээд өгөхгүй байгаа. Энэ бүх худал хуурмгийг нэлчлэх зорилгоор Хогийн ажил руу очоод яг ордгийнхын даваан дээр үүдэнд нь Хоотой таарад залуу бол Kui-г зогсоож түүнээс ийм зүйл битгий хийгээч гэж гуйгаад одоо чи жоохон тайвширч хаа би чамайг ажил руу чи хүргэж өгье гэж ятгаад машиндаа суулгаад аваа явдаг. Энэ явдлаас хойш бол Kui-г хинч хараагүй. Kui энэ хэрэг болох үед 31 настай байсан. За ингээд Kui-гээс ямар ч холбоо сураг байхгүй болоод түүнтэй олон хоног холбоо барьж чадахгүй байсан түүний ажлын хамтрагч Чон Хини гэх нэг солонгос эмэгтэй санаа зовоод Kui-гийн гэрт нь очиод хаалгыг нэлээд удаан тогтсон байгаа. Тэгэл хинч хаалга тайлаагүй. Яг энэ үед бол Чон Хини байдал бол бишцснийг ойлгоод цагдаад Kui-г сургуу алга болсон гэж мэдүүлнэ. Энэ мэдүүлгийнхэн дагуу цагдаа нар Kui-гийн гэрт ирэхэд тэр хэд хоног гэртээ байсан гэсэн ямар ч шинж тэмдэг байгаагүй болохоор цагдаагийн ажилтнууд түүнийг алга болсон гэж үзэж мэдлэг явуулж эхэлдэг. Цагдаа нар энэ мөрдлөхийнхөө үеэр Kui-г алгуулах үед хамгийн сүүлд Хоо хамт байсныг нь олж тогтоосноор яаралтай ажиллагаа явуулж түүнийг баривчилжээ.
Цагдаа нар түүнийг хилцтэй авчирсан даруйда хоогоос мэдүүлэг авахад тэр ихэндээ Кюйг ажлынхаа газар буулгаад явсан. Одоо хаана байгаа талаар нь мэдэхгүй гэж хариулж байсан ч олон хоног түүнээс байцаалт авсны эцэст Хоо Кюйгийн амийг хүнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. За одоо машин цууснаас нь хойш юу болсон талаар нь би та бүхэнд ярьж өгье. Хоо Кюйг машин цуулгасныхаа дараа тэд бие цэцэрлэгт хүрээлэнгийн зүгт хоорондоо ярилцахаар машинтайгаа хөдөлцөхөөсөн байна. Яг энэ үедээ бол тэр хоёр машин дотор маш их маргалцаар л байсан. Яг бие цэцэрлэгт хүрээлэнгийн уулзраар дөнгөж эргэж явах үед тэр хоёрын хоорондын маргаа улам ширвсч урдлын зөрчигчийн талд сууж явсан Кюй жолоо барьж явсан Хоог гинт хүчтэй зөхиод авдаг. Гинт хажуунаас нь зөхиод авах үед Хоо маш их гайхаад түүнийг тайвшруулахыг оролдсон боловч энэ нэх бүтэлтэй болоогүй болохоор аюулгүй байдлын үүднээс Хоо машина замын хажуу тал руу тавиад Кюй тэр хоёр машинаасаа бууцгаажээ. Тэгээ буулгаа чи жоохон тайвширч чаачи хоёлаа ингээд ярилцъя л да. Эхнэрээсээ салсан гэдгээ би чамд хэлэх ёстой байсан юм аа. Тэр үед би чамайг танихгүй гэж хэлэхээс өөр арга надад байгаагүй. Би ч одоо ардаа амьдралтай хүн чамаас болоод тэр амьдралаас сүрүүлж чадахгүй штэ тийм биз дээ энэ төр гэх мэтэр. Кюйг тайвшруулахыг оролдсон боловч энэ нь дайран дээр давс гихчээр улам л Кюйгийн уурыг хүргээд Кюй бүр улам бүр ширүүн зодож эхэлсэн. Кюй Хоог зодохоо зогсоохгүй байсан болохоор Хоо биеэ хамгаалах зорилгоор эхлээд өөрөөсөө Кюйг холдуулахын тулд нэг түлхдэг. Түлхүүлээд хоошоо унах үед нь Хоо эрүүл ухаанаа алдаж биеэ барьж чадхаа болоод хэсэг нүд нь харанхуйлаад эргээд нүдэ нээхэд Хоо өөрийгөө Кюйгийн хоолойг боосон байдалтай дээр нь суудсан байхыг анзаарчээ. Яг энэ үедээ Хоо Кюй рүү харахад Кюй аль хэдийн амьсгал хураасан байдалтай байхыг олж харсан. Яг энэ үедээ Хоо буруу зүйл хийснээ маш ихээр ойлгож Кюйг сэрэхийн тулд түүнийг сэгсэрч хиймэл амьсгаа хийхээр оролцсон хэдий ч оройтсон борооны хойноос сув нөмрөв гэдэг шиг бүх зүйл нэгэнт оройтсон байв. Хоо энэ үед маш их айж сандарч өөрийнхөө хурууг хамрынхан доор авчиж үзэхэд Кюйг амьсгалахгүй байгааг нь мэджээ. Төд удалгүй тэрээр маш их сандарсандаа Кюйгийн биеийг урд суудалд суулган хаа хамаагүй газар жолоодож эхэлсэн. Тэр шөндөө Хоо бүсгүйн зогцыг хүн нээх зогсоод байдаггүй байшингийнхаа хажууд байрлах нэг зогсоолд машинтайгаа үлдээжээ. Това үед бол машин зогцыг удаан байлгаж болохгүй талаар маш сайн мэдэж байсан болохоор тэр шөндөө зогцыг яах талаараа бодож унтаж чадалгүй нойргүй шахуу хонсон байдаг. Маргааш өглөө нь тэрээр зогцыг болоход ямар ч тэнхээ байхгүй байсан учраас чандралахаар шийдэн машиндаа буцаж очиод кранжийг зүгэлсэн. Дараа нь тэр Кюйгийн хөрсөн биеийг Лимку чааны 8 дугаар игнэнд аваачиж шатааж улмаар чандрыг нь далай цацсан байна. Үүнийхээ талаар бол Хоо тайлбарлахдаа бит хоёр гадаа ноцолдож байгаад би түүний түлхэх үед Кюй унаж чулуу мөргөө дахид сэрээгүй болохоор би айсандаа ийм хэрэг хийсэн гэж хэлсэн ч цагдаа нар мөрдлөхийнхөө үеэр энэ мэдүүлгийг нь худлаа болохыг нь олж тогтоодог. Цагдаагийн шалгалтаар Хоо бүсгүй шатаахын тулд Кранжи зам дагуух хоёр өөр дэлгүүрээс нүүрс болон керотин худалдаж аваад Лимчу Кан дах төмөр халахвчны дор хадагтай Кюйгийн цогцыг шатаасан хэдий ч цогцос бүрэн шатаж дуусгахын тулд маш олон цаг шаардлагатай байсан учраас Хоо галыг түр зур унтраахаар шийдээд хагас дутуу шатсан Кюйгийн цогцыг авч ойрхон барилах нэг ус зайлуулах сувг руу аваачин тэндээ үргэлжлүүлээд 3 хоногийн турш шатаадаг. Ингэхдээ бол Хоо ус зайлуулах хоолойд шатаах юм бол хүн бараг харахгүй байх гэж бодсон талаараа хэлсэн байдаг. Хоо 7 сарын 12-ны өдрөөс 7 сарын 14-ний хооронд цогцыг сайтар шатаж байгаа эсхийг шалгах болон гал нь унтарсан байх үеийнхээ санаа зовоод болохгүй байсан болохоор хид хид удаа цогц дээр буцаж очиод нэмээд нүүрс керосин дээрээс нь асгаад ахин дахин шатаасаар байсан байна. Тухайн өдөр юу болсныг олж мэдсэн цагдаа нар нэн даруй ус зайлуулах хоолойд шалгалт хийжээ. Ус зайлуулах хоолойд шалгалт хийхэд тэрхий их устай хүндрэлтэй байсан учраас бүх усыг нь шавах шаардлага гарсан. Хэдий түүний зогцос олдохгүй байсан ч гэсэн Хоо зогцыг шатаасан гэж мэдэгдсэн газар хар хөөний бөөгнөрөл болон нүүрсний хилтэрхийнүүд олдсон учраас цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой зогцыг шатаасан байж болох үс хангалттай нотлох баримтууд олж авлаа гэж үздэг. Тэндээс мөн Кюйгийн өмсөж явсан хувцсны давууны хэсэг нь олдсон бөгөөд уг газараас олдсон дэгээ шиг төмөр зүйл нь Кюйгийн байрнаас олдсон хөхний даруулгатай төстэй байсан бөгөөд хэргийн газараас олдсон хэдэн үгсийг шинжилгээнд явуулахад нь хатагтай Кюйгийн ДНК-тэй таарж исэн болохоор цагдаа нар дараагаар нь Хоог хэргийн газар тавиачхад цогцос шатсан газрыг харсан даруйда тэр инээмсэглээд юу ч үлдээгүй вэ штэ гэж хэлсэн. Удалгүй Хоогийн шүүх орлуулж Хоо Кюйтэй мөнгнөөс олж ойртсон ба түүнд ямар нэгэн хайр сэтгэлээр татагдсан асуудал байхгүй гэдэг талаараа мэдүүлсэн. Мөн прокуророос түүнийг 4 өөр эмэгтэйгээс нийт 65,000 орчим Сингапур доллар залилсан хэрэгт буруутгаж цаазаар авах ял төлөвлөсөн. Хоогийн өмгөөлөгч Мэрвин Чонгийн зүгээс Хоог хүсээгүй багт нь Кюй биед нь халдаж үүнээс нь болоод санамсаргүй гинтийн зодон болсон гэдгийг нь нотлохыг хичээдэг. Мөн өмгөөлөгч нь Хоог урс үедээ биеэ барих чадваргүй сэтгцийн нэг төрлийн эмгэгтэй гэдэг эмчийн дүгнэлтэд тулгуурлан Хоог цаазаар авах ялаас чөлөөлөхийг хичээнэ.
Шүүх хурал олон хоног хуралдсан нийцэд шүүгч хоогийн өмгөөлөгчийн мэдүүлгийг няцааж хэрэг хийж байхдаа хоог хийж байгаа үйлдэлээ бүрэн ухамсарлах чадвартай байсан гэж дүгнж түүнийг баривчлагдсанаас нь хойш бүхэл бүтэн 3 жилийн дараа бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүхээс хоод цаазаар авах ял төлөвлөсөн ч Сингапур улсын 50-аас дээш настай бол цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольж болно гэсэн хуулийн заалтыг үндэслэж түүнд энэхүү ялыг оноожээ. Түүний энэ гэмт хэрэг нь 1965 онд болсон Саны Ангийн шүүх хурлын дараа цогцсгүй аллахын 2 дахь тохиолдол байжээ. Бээгийн дэрэгдэх цэцэрлэг түрээлэнгийн ойролцоо гарсан Күй Яишагийн аллахыг олон нийтэд Gardens by the Murder буюу Бээгийн аллахын цэцэрлэг түрээлэн хэмээн нэрлэх болсон. За ингээд эцэстэн дүгнж хэлэхэд бол Хоо гэдэг хүн сэтгцийн өвчнөр түрийг барьж энэ хэрэгээс зайлсхийх гэж оролдож байсан нь бол харагдаж байна. Дээрээс нь энэ Сингапур улсын 50-аас дээш настай бол цаазар авахгүй гэдэг хууль бол маш утгагүй сонсогдож байгаа үстэй. Бүхэл бүтэн хүний амийг санаатай хөнөөчөөд би тухайн үед юу хийж байгаагаа мэдээгүй. Гинт нэг нүдэ нэгээд харсан чинь Күйгийн хоолойг ингээ боож исэн omчиг шиг бүрний хүүхэд хоорж байгаа юм шиг сонь юм яриад ижиж болохгүй шүү дээ. Ер нь бол хоёр хүн муудалцаа зодтолдох болгонд нэг алаад идэггүй л үсттэй. Би лав хувьдаа энэ хоог их итгээдэд оноосын ялыг нь бол маш хөнгөн ял гэж үзэж байна. Бүхэл бүтэн нэг эмэгтэй амьдралаар тоглоод өчнөө олон мянган доллар заллаад тэгээ өөрөөс нь биш бүр ааваасаа аваад өгсөн гэж байгаа шүү тэр эмэгтэй чинь. Тэгээ дээрээс нь 4 өөр эмэгтэйгээс нийт 65 мянган долларын заллилын хийцэн юм давтан хэрэгтэй архаг заллилангийн юм гэмт хэрэгтэй болгаач байгаа байхгүй. Тэгээд ч болоогүй хүний аим хөнөөнүүдээ яаж зарцсан чинь. Тэгээ Сингапур улсын хууль нь иймэрхүү хүмүүсийг хөгшин настай гэдээ одоо хайрлаад идэх юм уу яа гэдэг. Мэдхгүй би лав хувьдаа тэгж дүгнжээ. За тэгээд энэ удаагийн дугаараараа маш харамсалтай шудраг бусаар хэрхэн шийдэгдсэн хэргийн талаар ярьлаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Та бүхэн subscribe болон лайка дарахаа битгий мартаарай.